Цагтаа ард түмнээ татвар төлөгчдийнхөө мөнгийг үржвэж тэр төлсөн мөнгөөр нь одоо баахан хэвлэл мэдээллийнхнийг цуглуулад муусаа ялаанууд гэж хэлнэ гэдэг чинь ноорон буюу хим хэмжээ болж болохгүй. Хизээж болохгүй. Дараагийн хүн бас гарч ирээ жомнуудаа гэхийг үүсэхгүй болж шít. За Уинстон Черчиллийн хэлсэн үг байдаг. Эрх мэдэл бол хар тамхи юм аа гэд. Нэг л амдах юм бол, нэг л долоох юм бол, нэг л одоо сорох юм бол донтдог гэд. Би ерөнхий сайдыг яг хар тамхинд орсон байна гэж харж байна. Гэхдээ эрх мэдлийн хар тамхи. Эрх мэдлийн хар тамхинд энэ хүн донтсон байна. Ерөөсөө энэ албан тушаалыг өөх санаа алга байна. Бүх юмныхаа баримжааг алдсан байна. 400 сая жуулчин авчирна гэж хэлдэг. Одоо хүүхдч бараг байхгүй те. Тэ? Тэгээ нэг тамхи татсан хүнийг юу гэлээ? 50 сая торгочих. Хөө энэ ч одоо 50 сая төгрөг гэдэг чинь тийм бага мөнгө үү? Маш их мөнгө үстэй. Тэг гэтэл энэ хүнд бол одоо сүүлийн үеийн энэ авираас нь харахад бол мөнгөний баримжаагаа алдсан байна. Мэдрэмжээ алдсан байна.